Сайн байцгаана уу хүүхдүүдээ, та нартай энэ 7 хоногийн мэнд хүргэе. За өнөөдрийн хичээлийн сэдэв бол цахим бичвэр. Тэгэхээр бүгдээрээ цахим бичвэрийн ач холбогдлыг мэдэж хэрэгэлцгээе. За цахим бичвэр гэж юу хэлээд байгаа вэ гэхээр компьютер гар утас зэрэг цахим хэрэгсэл ашиглаад монголчууд бичгийг хэлж байгаамаа. За тэгвэл цахим бичвэрээр бичиж сурахын ач холбогдол юу байна вэ гэхээр мэдээж бид бүхэн 2025 оноос хос бичигт шилжсэн. Тэгэхээр үүнд бол нэг ач холбогдолтой. За цахим бичиж сурснаар цахим орчинд үндэсний бичгээр харилцах боломж бүртгэхээс гадна наас нөхдөд зориулан захидал бичих, дурсамж, талархал бичих, үлдэх чадвар эзэмшнэ. Тэгэхээр цахим бичвэрээр бичихэд ямар техник хэрэгслүүд хэрэгтэй вэ гэхээр суурин компьютер гэж болно, ноутбук, макбук, лаптоп, таблет, гар утас зэрэг техник хэрэгслүүдийг ашиглаад монголч бичиж болохоор байна. За Windows үйлдвэрлэлийн системийн Vista болон 7, 8, 10, 11 гэсэн хувилбарууд монголч бичих нэмэлт тохиргоотойгоор бүтээгдсэн. Тэгэхээр тэр компьютеруудад дараах фонтуудаар бичих, шивэх боломжтой байх нэ. За цахим хэрэгслэлээр яаж фонт суулгах вэ гэдэг зааврыг энэ линкийг давхар оруулахаас харж болно. За та эдтэй бол зургаар тайлбарлавал за Windows Display Language. За энийг Language Region гэдгээс сонгоно. За үүн дотроос Mongolian Traditional гэж search хэсэгтээ бичээд за монгол хэл. За тэгээд дахиад хаалтан дотор монгол улс гэж байгааз тэгээ ингээд next-тэй дараад за тэгээд суучихна. Суусны дараа хэдүүлээ Word руугаа орно. За Word руугаа ороод манай монгол бичиг маань дэлхийд давтагдчихгүй босоо бичиг гэдэгтэй. Тэгэхээр яг тэр нөгөө босоогоор бичих тохиргоог нь хийн. Latest руу ороод text direction буюу энийгээ сонгоод vertical for Mongolian гэсэн сонголтыг хийгээд ингээд бид нар шивэхэд бэлэн болно. За монголчээр шивэхэд хамгийн хялбар дээрээс нь Unicode-ийн ерөөсө хувирахгүй фонт бол Mongolian Batik фонт байгаа. За энэ бол гарын байрлал байна. За дээрээс нь нөгөө кирилл үсгүүдээр бас давхар ямар үсгэн дээр дарахаар ямар үсэг гарах вэ гэдгийг тэмдэглэсэн байгаа. За энийгээ та хэд манд бичлэгээ зогсоогоод сайтар хараад бүр зургийн дараад хэвлээд аваарай. За энэ Batik фонтоор бичихэд хэд хэдэн зүйлийг анхаарах хэрэгтэй. За үүнд тусалтай үсгүүдийг бичихийн тулд туслыг гаргахдаа энэ үсэг эсвэл Г үсгийг бичсний дараа Shift E товчийг хамт дарна. За жишээлбэл үнц нь гэдэг үгийг хараарай энд ногооноор. За зааврыг яг доор нь улаанаар бичсэн байна те. За дараагийн анхаарах зүйл хэвтээд гадаад үсгийн Т байгаа. Гадаад үгэнд Т үсгийг дандаа босоо дэгээр, Г үсгийг дандаа хэвтээд дэгээр бичдэг. За тэгээд энэ хэлбэрийг хадгалахын тулд кирилл үсгийн П товчон дээр ингээд дардаг. За мөн гадаад үсгийн нөгөө энэ үсэг урдаа тусалтай байдаг. Энийг л мөн адил энэ үсгээ дараад араас нь нөгөө П үсэг дээрээ дардаг. За ингэх юм бол яг энэ байдлаа хадгалнаа гэсэн ер нь утга агуулгатай. Инхлэг үсгийг яаж бичих вэ гэхээр Shift E-ийг давхар дарвал инхлэг болно. За гадаад үсгүүдийг бичихтэй ихэнх үсэг латин гарын байрлалтай тохирох бөгөөд за ла, за ЦЗ, Ж, Х, за Х үсэг байна, Ж үсэг байна зэрэг гадаад үгэнд ордог үсэг бичгээд Shift товчтой тухайн үсгийг дарна. За жишээлбэл лавг хануй зандан гэсэн үгнүүдийг та хэд мань хараарай. Яг үсгийн байрлалаар нь ингээ хар өнгөөр ингээ тэмдэглэсэн байгаа. Та энийг дуурайгаад туршиж үзээрэй. За хамгийн гол нэг онцлог бол тийм ялгалын нөхцлүүдийг бичих байгаа. За бүх нөхцлүүдийг ер нь бичихтэй кирилл үсгний Е буюу тэр товчон дээр дарж л ер нь заагаа авна. За тэгсний дараа ууг яах вэ, ууныг яах вэ гэдэг хойдолд нь дарах товчийн тайлбар байгааг та хэд мань сайн хараад дуурайж чирээ. За хэрвээ энэ И-гээр заагаа авахгүй голын табаар авах юм бол энэ дунд ордог хэлбэрээр эхлэхгүйгээр эхэнд ордог хэлбэрээр эхлээд за таны үг маань нөхцөл бүтээгүүрийн хувьд алдаатай буруу үг болж хувирах нь байна. За тэгээд өнөөдрийн хичээлд анхаарал хандуулсанд баярлалаа. Та бүхэн Batik фонтыг суулгаад шивж үзээрэй. Амжилт хүсье хүүхдүүд.